Ардчилсан нам 2016 оны ээжид сонгуульд оролцох намын дээд байгууллагын шийдвэр мөрийн хөтөлбөрөөр сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө. Ардчилсан намын дарга Зандаа хөвгийн инх болтын үзэж байгаагаар хуулийн дагуу 2016 оны улсын хурлын сонгуульд оролцох хүсэлтэд өнөөдөр сонгуулийн ерөнхий хороонд өгж байгаагаа хэлж байгаа юм а. Монголд хүн 2020 хөтөлбөр 100% биелүүлэх боломж байгаагүй, биелэлтийн хувийг гаргаж байгаа. Тиймээс 100% биелсэн зүйл байхад 60% та эсвэл огт биелээгүй зүйл бий гэдгийг ч дуулгаад авлаа. Ялангуяа хөрөнгө мөнгөтэй холбоотой зүйлүүд дээр биелээ болж чадаагүй асуудлууд их байгааг дурдсан 21 аймгийн авто замаар холбогдох ажлыг энд дурдж болно гэдгийг намын даргын зүгээс хэлээд авсан. Мөн түншлэн засгийг авах үед уулуурхаан бүтээгдэхүүний уналттай холбоотой хүнд хэцүү үе тулгарсан гэсэн хэдий ч хямралын энэ үед ард иргэдэд огтмол орлоготой ажлын байрыг нь хадгалж үлдэж чадсан гэдгийг мөн дуулгаж байгаа юм а. Ирэх 4 жил баялаг бүтээгдэхийг дэмжиж уулуурхаан экспортоо 2 дахин нэмэгдүүлнэ. Мөн энэ 4 жилд эдийн засгийн дэд бүтцийн суурийг тавьж чадсан Ардчилсан нам ирэх сонгуульд олонхын саналыг авахыг хүсэж байгаа гэдгээ хэлсэн. Манай нам 2012 онд улс орны хэтийг харж холын бодлоор боловсруулсан Монгол хүн 2020 хөтөлбөрөөр улам төгөлдржүүлэн иргэдээ халамжинд найддаг биш бүтээдэг тэр хэрээрээ тогтвортой орлоготой болох бодлогыг баримталж ажиллаа. Баялаг бүтээдэг ард түмэн баталгаатай амьдарч чадна гэж ардчилсан нам үзлээ. Монгол хүн 2020 хөтөлбөр шинэ шатанд гарч хэрэгжинэ. Өмнөх жилүүдийн туршлага бодиттой тооцоо судалгаанд үндэслэн Монгол хүн 2020 хөтөлбөрөөр хэрэгжүүлэхийн тулд ардчилсан намын дарга миний бие сонгуулийн кампани удирдах олон сонгуулийнхаа менежерүүдтэйгээ намын олон зуун мянган гишүүдтэйгээ сонгуулийнхаа нөр их ажлын ярд гарах болно. Одоо биднэрт нөгөө аз таардаг шиг гинтийн 17% эдийн засгийн өсөлт бол дэлхийн аль ч улсад бол байхгүй болж байна. Тэгээ бид энэ өсөлтөн зогссон дэлхийн эдийн засагт яаж амьдрах вэ гэдгээ бодож мөрийн хөтөлбөрөөр хийсэн. Мэдээж бид уулуурхаан бус салбаруудыг хөгжүүлж экспортыг энэ тэргуунд гэдэг зорилтыг тавьж байгаа. Хэдийгээр олонхын саналыг авахыг зорж сонгуульд оролцож байгаа ч одоогийн их баригч намд итгэх иргэдийн итгэл улам бүр багассан хэмээн их сурвалжууд мэдээлсээр байгаа юм а. Учир нь өнгөрсөн 4 жилд ажилгүйд ядуурл өсөж эдийн засгийн хямралд өртсөн. Гадаад өр хэрээс хэтэрсэнд яа харахгүй ардчилсан намыг буруутгах хүн олон байгаатай холбоотой юм а. Мөн дээрэс нь ардчилсан намын бүлэг парагцуудын хагарал мөл нэрмээс суулж байгаа нь дамжиггүй юм а. Сонгуульд өгсөн чухал цаг үед нам дотроо эв түнжингүй байгаа нь яа харахгүй анхаарал татах зүй ёсны асуудал гэдгийг ч мөн судлаачид хэлээд байгаа юм а. Өдрийн тойрд уян мэдээллээ.